Хей за сайн бацгаана уу? Фантазм байна. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ нэгэн сонирхолтой зүйлийн талаар ярьж өгөх байгаа. За тэгэхээр өмнөх бичлэгээр болохоор би JavaScript-ийн нэмэлт ойлголтуудаа та бүхэнд хүргэсэн. Ягаад би нөгөө нэг бичлэг эхлэх болгондоо өмнөх бичлэгээ ерөөдөө дурдчихилдэг. Тэгээд өмнөх бичлэгээ үзсэн тохиолдолд дараагийн бичлэг рүү орж ирэхэд илүү ойлгомжтой болдог учраас та бүхэнд ерөөдөө ярьж өгч байгаа. За тэгээд өнөөдрийн хувьд болоо би арай өөр ойлголтыг хүргэхээр болсон. Тэгээд энэ нь болохоор веб хөгжүүлэгчд болон аюулгүй байдал болон программистууд бүгдэнд нь айгүй хэрэгтэй, маш хэрэгтэй зүйл байгаа. За тэгээд өнөөдөр бол би та бүхэндээ Hack the Box гэдэг сайтын талаар та бүхэнд тайлбарлаж өгнө. За уг сайт маань болохоор ямар сайт бэ гэхлээр за би ороод үзүүлье. За анх бид нэр орж харахад болохоор нэг иймэрхүү байдалтай харагдаж байгаа. Hack the Box EU гэд та бүхэн ороод хараарай. За тэгэхээр орж харангуут нэг иймэрхүү маягтай харагдаж байна. Тэгээд энэ дээр болохоор за энд нь бол Pentesting Labs гэж байгаа. Тэгээд энэ дээр нь машинууд нь байгаа. За энэ сайт маань болохоор яг голчилж юу хийдэг вэ гэхээр одоо ерөөдөө та бүхэнд виртуал орчинд одоо халдах хийх боломжийг нь бүрдүүлээд өгсөн байдаг цаанаасаа. Энд нь болохоор одоо Geopadry-гийн CTF-ийн Geopadry төрлийнх байгаа. Мөн бас та өөрөө уг сайт дээр байршсан виртуал машинууд руу шууд халдах боломжтой байдаг. Энэ болохоор айгүй бос хүмүүст одоо практик болох ерөөхдөө боломжтой. За тэгээд энэ дээр нь болохоор нэг юм 4 section байна. За энийг дараа нь ерөөхдөө тайлбарлаж өгье гэж бодлоо. За энд нь болохоор энэ гарч ирээд байгаа та бүхэн устаал буцаж гарч ирээд байгаа энэ үгийн ямар ч утгатай гэхэл энэ бол ерөөхдөө машинууд одоо идэвхтэй байгаа машинуудын нэрийг ерөөхдөө ингэж өгдөг. За тэгээд уг одоо Hack the Box-ыг дэмжиж ажилладаг Gold Sponsorship нэг иймэрхүү байгууллагууд байт юм байна. Silver Sponsorship бас 3 төрөл хуваацсан. Партнер нь болохоор эднэр хамтарч ажилладаг нь. Gold Sponsors нь болохоор эднэр, Silver Sponsors гэж байна. За дараагийнх нь болохоор за энэ Hack the Box Pentesting Labs гэж байна. За энэ үүнийхэн тухайн за Hack the Box нь онлайн платформ байна. Тэгээд энэ болохоор ерөөдөө penetration test-ийг ердөө тест хийх зорилттой та өөрөө танд одоо зориулаад testing skills одоо энэ тест хийх скиллүүд чадваруудыг танд эзэмшүүлнэ. Мөн ердөө хүмүүстэй одоо тест хийх арга зүйгээ хуваалцах те шинэ тийм санаануудыг одоо хоорондоо солилцох боломжийг бүрдүүлнэ. Тэгээд thousands of people secret fields одоо уг талбарт одоо аюулгүй байдлын талбарт нь болохоор одоо мянган тийм чадварлаг хакерууд ерөөдөө хүчээ сордог. За тэгээд click below to hacker invite challenge гэнэ. Одоо энэ доод байгаа хэсэгт нь бол та дарснаар invite хийгээд өөрөө одоо чаленжуудаа хийх болно. Тэгээд then get started on one of our many live machines challenge. За тэгээд маш олон одоо challenge live машинуудын ерөөдөө нэгээс нь эхлээд та бүхэн хийгээд эхлэх боломжтой гэж хэлж байна. За тэгээд дараагийнх нь болохоор features гэж байна. За massive labs. Massive гэдэг чинь одоо ерөөдөө амар том гэсэн утгатай л ерөөдөө орж байгаа. Тэр ranks badges энэ одоо Hack the Box дээр болохоор ерөөдөө rank болон badge өгдөг. Тэгээ badge нь болохоор ерөөдөө noob тэгээд script kiddie hacker гэх мэтлэнгээр ерөөдөө цаашаа үргэлжлээд явдаг. За дараагийнх нь болохоор careers гинэ. За careers гэдэг хэсэгт нь болохоор за энэ apply for security related jobs. Энэ болохоор ерөөдөө нөгөө нэг Hack the Box нь болохоор бүрийн албан ёсны олон нийтэд ингээ хүлээн зөвшөөрөгдсөн учраас та хэрвээ энэ Hack the Box дээр маш сайн байвал гадаадын том компаниуд таныг өөрөх боломжтой гэсэн утгаар нь ерөөдөө оруулж байгаа. За dedicated labs, rent your own private labs. Company or university fully managed. Та энэ дээр болохоор нөгөө нэг лаб болгоод өгсөн зүйлүүд дээр нь та өөрийнх нь машинуудыг байршуулах. Тэгээд мөн бас нөгөө нэг university болон өөрийн компани одоо виртуал серверийг үүсгэх боломжтой. Тэгээд энэ нь бас нөгөө нэмэлтээр их сургуулийн баг маг гэж хоорондоо өрсөлдөх боломжтой юм байлээ. За одоо яг байгаа идэвхтэй юзер нь болохоор 158 мянган одоо хэрэглэгчтэй байна. Тэгээ машинууд нь болохоор 122. Тэгээд 77 челленж байгаа юм байна нийтдээ. За нэг иймэрхүү юм байна да. Тэгээд энэ одоо энэ компаниуд зориулсан хэсэг нь энэ байна. Тэгээд
University их сургуулиуд зориулсан хөтөлбөр нь ерөөд иймэрхүү тэгээ Bug Pro Labs ranking dedicated labs гэсэн хэсгүүдтэй. За тэгээд эхлэхэд ерөөд иймэрхүү би тэгээ нэг hack the box-ыг дөнгөж логин хийгээд registration гэж байдаг штэ өөрөө ингээ бүртгүүлдэг. Тэр хэсэг нь болохоор яг бүртгүүлэхдээ хүртэл яг тийм тусгай даалгавар биелүүлж invite code авдаг. Тийм болохоор тэрийг ерөөдөө дараагийн бичлэгнээр оруулъя гэж бодлоо. Тэгээд одоо болохоор та бүхэнд яг hack the box гэж яг ямар зорилготой сайт вэ гэдэг талаар яриад өчлөө сая. Эхний хэсэг нь болохоор нүүр хэсэг нэг иймэрхүү. Тэгээ хэрвээ та орсон тохиолдолд нэг иймэрхүү байдлаар харагдана. Окей, энэ юугаа харах тийм амар дараад байна. За хэрвээ бүгдээрээ яг нэг нэвтрээд өөрийнх нь нэрээр ингээ нэвтрээд орсон тохиолдолд нэг иймэрхүү юмнууд харагдана. Тэгээд энд нь болохоор за main гэдэг хэсэг байна. Education, careers, ranking буюу одоо ранкаар нь ангилсан хэсэг нь тий. За education буюу за энд нь болохоор university зориулсан нэг тиймэрхүү зүйлүүд байна. За job offers буюу за looking for a job гэдэг энэ эргөөдөө яг ажил хийж байгаа хүмүүс зориулсан яг тийм hacking талын одоо аюулгүйн чиглэлээр хэрвээ фрилансер ч юм уу тий өөрөө хуваараа юм хийдэг бол энэ дээр ерөөдөө hack the box дээр айгүй сайн байвал та бүхэн ажилд орох боломжтой гэж ерөөдөө ойлгож болно. За labs гэдэг нь бол access, machines, challenges, end game, fortress, pro labs гэдэг энэ end game мэдэр нь бол ерөөдөө сүүлийн үед гарч ирсэн чиглэл нах. За social private messages гэнэ show the box forum. За энэ болохоор нөгөө hack the box-ийн ерөөдөө social аккаунтнууд байна. За forum, Discord-тай тэгээ Twitter хэрвээ та бүхэн хүсвэл одоо Facebook, Discord, LinkedIn, Netflix, Focus, forum руу ороод чатлаад одоо хүмүүсээс нь experience-ийг авах боломжтой, хоорондоо ярилцаад илүү англиэж сайжруулан тэгээ цаашлаад явах боломжтой гэсэн үг. За тэгээд зүүнд булангаар иймэрхүү. За тэгээд миний яг өөрийн profile хэсэгт нь болохоор иймэрхүү байна. Тэгээд энэ миний нэр, тэгээд миний profile зураг. За энэ болохоор point байна. Одоо миний хувьд бол 2 point цуглуулсан байна. За энд нь ovnet system буюу та hacked одоо ороод эзэлсэн таны өөр чинь системүүд гэсэн үг. Одоо нөгөө хүмүүсийн машинуудыг та бүхэн одоо hacked ороод эзэлсэн систем гэсэн үг. Энэ нь болохоор нэг байна. За тэгээд ovnet user буюу user-ийг бас эзлэх боломжтой. За respect гэдэг нь болохоор одоо бус хүмүүс тань руу respectlж одоо юуг нөгнө гэсэн үг. Одоо одоо star өгнө гэсэн үг. За энэ дээр болохоор та нарын энэ яг харагдаж байгаа хэсэгт хувь towards hacker гэсэн маа. Энэ болохоор юу гэдэг hacker гэдэг нь болохоор яг миний эхлээд анх noob байсан. Хамгийн анх та бүхэн эхлэхэд noob гэдгээс эхэлнэ. Дараа нь болохоор script kiddie болоод тэгээд ерөөдөө дараагийн script kiddie-гээс hacker тэгээ pro hacker гэх мэтлэнгээр цаашаа явах боломжтой байдаг. Тэгээ одоогор бол би script kiddie байна. Noob-ээс script kiddie орцоо. Одоо бол энэ хувь нь hacker руу төхнө гэсэн үг. Тэгээд script kiddie-ийн дүүрчүүл hacker болж байгаа гэсэн үг. Тэгээд цаашаа pro hacker гэх мэтлэнгээр одоо ранк гэхэд явах боломжтой байж заавна гэсэн үг. За энэ дээр болохоор биний статистик үзүүлэлтүүд байна. Одоо энэ цэнхрээр л user owns буюу ерөөдөө энэ бол миний own хийсэн user-ийн яг хизээ гэдэг нь юм уу? Хизээ гэдэг нь бол биш юм шиг байна. Зүгээр яг шууд эзэлж авсан хэсэг юм болоо. За challenge owns гэдэг хэсэг байна. Энэ дээр л 7 сарын 12-нд биш ээ. 6 сарын 12-нд юм уу? 6 сарын 12-нд анх хийжсэн юм байна. За энд бас ерөөдөө адилхан. За энэ шар нь бол respect бол одоогоор аваагүй байгаа юм байна. Энэ бол дээшилсэн, жоохон дээшилсэн байгаа хэсэг нь бол энэ бол user own хэсэг нь байна. За энэ бол challenge own гэдэг. Энэ user own-ы эхнийх нь user own хийсэн хэсгийн дараа нь хоёр дахь хэсэг нь байна. За энэ дээр бол point нь ингээ томоор харагдаж байна. System own 1, system own хийсэн. За тэгээд remember 100 одоо энэ дийлсэд 100 хоног өнгөрсөн байна гэж. За тэгээд энэ баруун хэсэгт нь бол миний одоо хугацаатайгаа яг нөгөө нэг хизээ ямар даалгавар хийсэн бэ гэдгийг статус одоо notification маань байна. За энэ зүүн хэсэгт нь болохоор ranking одоо би одоо яг уг сайтд хэд ч ихсэж байна вэ те. Point-ороо on systems эрэ те. Одоо миний урд энэ бас яг надтай ижлэх мөртлөө арай төрүүлээд одоо нөгөө нэг
цаг хугацааны хувьд арай төрүүлээд одоо 6 сарын 12-наас өмнө ч тийм үү хийцэн байвал миний өмнө орж байгаа гэсэн үг. За би одоо 500-д бичигдэж байна. За challenge одоо би одоогоор бол нэг Jeopardy гэдсэн шүү дээ. CTF одоо энэ дээдлийн хэсэг нь бол нэг hacking машин hacking хэсэг байна. Одоо ерөөдөө attacking хэсэг. Доотлох нь болохоор Jeopardy буюу даалгаврууд гүйцэтгэсэн хэсэг байна. Тэгэхээр Ingenuity-лэр нэг 18 challenge хийсэн байна. Solve хийсэн. Ingenuity Stegoгийн 5283%-тай. Misk-ийг 5217, Web-ийг 20%. Энэ дэрэг бол ерөөдөө хийгээгүй. Forensics, Mobile, Ascent гэдэг нь одоо ямар төрлөд юм бол reverse эднэрийг бол нэг амар хийгээгүй байна. За тэгээ Prolapse гэдэг хэсэгт нь ерөөдөө энэ юу хэсэг рүүгээ ороод явчихлаар нөгөө private machine руугаа ороод ирчихлээрээ. За дараагийнх хэсэг рүү оръё. За access гэдэг хэсэг рүү оръё бүгдээрээ. За access гэдэг хэсэгт нь болохоор юуг та бүхэнд харуулдаг вэ гэхээр та нар одоо орохдоо уг одоо ийм одоо яг гол учир нь юм баггүй. Та нар одоо энэ сайт дээр болохоор бахан private машинууд одоо машинууд байгаа, виртуал машинууд. Тэгээд энэ машинтай холбогдохдоо та бүхэн OpenVPN гэдэг технологиг ашиглах одоо боломжтой. Тэгээд уг одоо технологи дээр болохоор та бүхэнд энэ сайтаас тусгаалсан OVPN гэдэг файл өгчнө. Тань дээр өөрт нь үүсгэсэн. Тэгэхээр энэ дээр нь болохоор та бүхэн яг анх орж явахдаа бол энэ дээр download гэдээ байгаа. Download гэдэг та бүхэн татснаар OVPN гэдэг файлаа татж аваад тэгээд за холбогдох хэсгийг та бүхэнд харуулчих. Яаж холбогддог вэ гэхээр за би миний download гэдэг хэсэгт OVPN за энэ жоохон томруулчтэй. OVP Open VPN гэдэг та бүхэн татаад авсан байх шаардлагатай. Тэгээд fcode OVPN. Ерөнхийдөө Linux-аас ажиллаж байгаа тохиолдолд судаа хэрхээр ажиллуулах хэрэгтэй. Тэгжиж холбогдно. За ингээд жижигрүүлчихье. Одоо ингээд та бүхэн холбогдсон байдлаа ингээд ерөнхийдөө холбогдсон байвал ингээд статус нь ингээд шууд та бүхэн real time-аар харагдана гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор connected гэдэг хэсгээр нь X гэсэн байгаа. Тэгэхээр миний анхаар одоогор холбогдоогүй зүгээр ингээд нөгөө нэг OVPN-ийг асаацсан байгаа гэсэн үг. Та бүхэн өөрийнхөө машинтайгаа. Тэгэхэд одоо connected хэсэг нь одоо яах вэ гэхээр бүгдээрээ refresh хийгээд за одоо статус маань шинжлэхдээ энэ маань зөв болсон байгаа. Та бүхэн харж байгаа байх. За тэгээд ингээд миний IP version 4 хаяг 6 хаяг ингээд бүгдээрээ үүсчихлээ. За тэгээд сервер нь одоо энэ дээр сервер порт нь 1337 гэдэг порттой. За тэгээд access гэдэг хэсэгт нь болохоор ерөөдөө та бүхний хэрхэн хандлт хийж орох зааврууд нь бүгдээрээ байгаа. Яаж alternative TCP connection үүсгэх үү те? Issue байна те? Getting started хийж авах тохиолдолд юу их вэ? Энэ notification хэсэг та бүхэнд харж байгаа. Энийг notification одоо олоо хийгээд зөвшөөрсөн тохиолдолд амар жоохон ядаргаатай байл ингээд хүн болгоны орж байгаа ингээд бүх notification-ууд танд ирээд байгаа болохоор за дараагийнх нь машин гэдэг хэсэгт байна. Энэ дэр болохоор дарангуут all болон unleased, owned, submission, naive submission биднэрт хэрэгтэй байгаа нь all буюу ердөө бүх машинуудыг нь харах хэрэгтэй. За тэгэхээр бид нэр оронгуут за what are VIP машин бид нарт цаанаас нь үүсэхдээ бас нөгөө нэг мөнгө төлсөн тохиолдолд VIP машин үүсгэж өгдөг. Тэгээд бас VIP version 2 гэдэг энэ бас үүсэж байгаа юм байна. За энэ дээр бол active машинууд байна. Энд дээр retired болсон машинууд байна. За retired болсон машинд бол та бүхэн одоо хандж орох боломжгүй болцсон байгаа гэсэн үг. Бид нэр олж ерөөдөө та бүхэн яг хийж эхлэж байгаа тохиолдолд active машинуудыг ашиглах боломжтой гэсэн үг. За тэгэхээр бид нэрд бол active машин за энэ бол тэр уртлын хэсэгт нь бол тэр ямар үеийн систем дээр одоо ямар сервер дээр байгаа вэ, байршиж байгаа вэ гэдэг нь ерөөдөө харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол тэр unknown буюу ерөөдөө тодорхойгүй байна. Энэ бол Windows дээр, энэ Linux дээр. За энэ доошлоод арай өөр нь харуулъя. Энэ FreeBSD гэдэг үйлдвэрлэлийн систем дээр байна. За нэг иймэрхүү маягаар нэг ойролцоогоор нэг 20 дотор байгаа юм уу да. Машинууд, active машинууд байна. За тэгээд difficulty гэдэг хэсэгт нь болохоор энэ хэр одоо hacked жороход хэр хэцүү вэ гэдгийг одоо төвшөнгөөр нь тодорхойлоод өгсөн байна. За тэгэхээр энэ дээр бол тэр уртлын параграф энэ ногоо хэсэг нь болохоор өндөр байвал easy гэсэн үг. Ерөөдөө та бүхэн амар ойлгол. Дараагийнхаа хэсэг нь бол medium хэсэг нь. Энэ hard нь өндөр байвал илүү hard байгаа гэсэн үг.
Тэгэхээр бид нэр хамгийн easy хэсэг нь энэ swag shop гэдэг юм уу те. Энэ write up гэдэг хэсэг нь бас easy юм байна. За тэгээд энэ RT rating гэдэг хэсэгт нь одоо энэ уг машин хэр хийхэд одоо хүмүүс хийхэд илүү сонирхолтой байсан байж гэдэг юм уу те. Илүү юм сурч авсан байна. Яг энэ difficulty гэдэг хэсэг дээрээ илүү яг зөв үнэлэгдсэн байна уу гэдэг юм уу те. Тэр байдлаар нь харах боломжтой. Одоо энэ байлгч 1980 хүнд илүү rate pro гэдгийгсэн энэ бол rate sucks буюу ерөөдөө амар тийм бүтэхгүй юм байлаа гэж ерөөдөө ойлгож байна. Тэгэхээр энэ бол ерөөдөө олон лайк дарж байна гэдэг нь маань болохоор ерөөдөө энэ ерөөдөө хүмүүс ч амархан хийгдсэн юм дээр л амар лайк дарах хэрэгтэй байдаг шүү дээ тий. Энэ үлдсэн 130 дөрөв магадгүй ёо ийм амар амархан тавиад тахтай яд юм бэ ч гэдэг юм. Тиймэрхүү бодолтой байсан баг. За тэгээд дараагийнх нь owns буюу яг энэ машиныг эзэлж авсан хүн нь болохоор 1198 хүн байна. Артлынх нь болохоор root хэсгийг own хийж авсан хүн байна. За тэгээд энэ анх тавигдсан огноо нь болохоор 2019 оны 3 сарын 9-нд анх тавигдсан юм байна. За тэгээд энэ reset machine болохоор зүгээр энэ шинжлэгдсэн байна уугүй шалгана. Тэгээд энэ submit flag дарж агаад та өөрийнхөө одоо олсон flag-а оруулаад энийг эзэлж авсан гэдгээ ерөөдөө баталгаажуулах боломжтой гэсэн үг. За дараагийнх нь challenges гэдэг хэсэг байна. За энэ болохоор нөгөө нэг all гэдэг хэсэг нь болохоор яасан бэ гэхээр бүгдээрээ энэ машинууд, виртуал машинууд байгаа. Тэгэхээр энэ та бүхэн энэ рүү хүссэн зүйл одоо хэрэглэгчд нь халдлага хийх боломжтой бүрэн ирэхээр одоо хамгаалагдсан одоо юу нэр чинь та нар халдлага хийлээ гэж бодоход энэ болохоор одоо ёс бус хакинг биш яг ёс зүйтэй халдлага хийж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр та бүхэнд ингээд бүр ингээд интернет дээр та бүхэн дөнгөж шинээр эхэлж сурж байгаа бол одоо веб хөгжүүлэгч гэдэг юм уу те. Одоо веб хакинг хийж сурч байгаа бол та бүхэн энэ рүү халдаад сурчих хэрэгтэй гэж ойлгож байна. За дараагийнх нь энэ бол ерөөдөө attack defense гэдэг төрөлтөө ерөөдөө ордог. Албан ёсны нэршлэр нь. За дараагийнх нь болохоор challenge гэдэг хэсэг рүү оръё. Challenges. Энэ болохоор CTF-ийн Geopatry төрөл гэж би ярьж байсан. Тэгэхээр энэ дээр болохоор reverse, crypto, stego, pound, web, misc, forensics, тэгээ mobile гэдэг ерөөдөө хэсгүүд байна. За тэгээ бүгдээрээ web руу юудсан ороод үзье те. Одоо веб хөгжүүлэгчд байгаа юм чинь. За тэгэхээр веб руу оронгууд бүгдэнд нэг иймэрхүү даалгаврууд байна. Тэгээд даалгавруудаа хийхин тулд бүгдээрээ баруун хэсэгт байгаа. За өөр дээр нь орж болтгоо байна. Баруун хэсэгт байгаа энэ доошоо гэдэг сум дээр дараад ингээ харчна. За тэгээд энэ дээр болохоор first blood буюу хамгийн анхны цусыг нь хэн авсан бэ? Хамгийн анхны цус гэхлээр болохоор энэ даалгаврыг хамгийн түрүүлж гүйцэтгэсэн хүнийг нь ерөөдөө хэлж байгаа. Тэгээд энэ дээр болохоор бас түрүүний юутай ижилхнэр энийг дарчээ. За түрүүний юутай ижилхнэр одоо энэ даалгавар маань хэр хэцүү вэ гэдг нь болохоор энэ чинээс хүмүүс бас өөрсдөө үнэлгээ өгдөг. Тэгээд энэгээр нь тодорхойлцдог. Тэгээд энэ дээр нь болохоор rate pro, rate sucks гэдэг зүйлээ энэ дээр нь гаргаад өгдөг. За тэгэхээр start instance гэдэг зүйлийг одоо шууд нөгөө нэг IP руу хандаад орчихгүйгээр шууд өөрөө та яг хийх гэж байгаа тохиолдолд уг одоо өөр дээрээ ингээд нөгөө нэг машиныхаа юугаа үүсгэж өгдөг. За start instance дарчи. За тэгэнгүүт биднэрт шууд docker-оор нөгөө нэг виртуалаар ийм юу үүсгэж өгч байна. Тэгэхээр бид нэр шууд docker ингээд port нэгэд байсан бай. За port-ийн шууд ингээд copy-дод ардна. Ингээд өгчээ. За тэгэнгүүт энэ биднэрт зориулсан вебийн шин даалгавар маань ингээд шууд гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэл бид нэр шууд ингээд вебийнхэн даалгавраа шууд гүйцэтгэх боломжтой гэсэн үг. Та бүхэн яг ингээд дагаад хийвэл docker дээр шууд үүсгэсэн байгаа. Та бүхэн өөрөө шууд docker үүсгээд явж байгаа гэсэн үг. За ингээд хэрвээ та даалгавраа хийгээд за энийг би өөрөө хийцэн болохоор яг юуг нь оруулах хэсэг нь байхгүй байна. Complete гэд болгоцсон байгаа учраас за хийгдэггүй даалгавар байна уу? Урд нь хийцэн даалгаврууд нь болохоор урд нь ийм owned гэдэг ийм цомны зураг байгаа шүү. Урд нь та бүхэн ялгая гэж бодож байвал за энэ хийгдэггүй даалгавар нь flag нь хаана оруулдаг вэ гэхээр за энэ дээр болохоор ингээ эхлээд бид нэр хэрвээ даалгавраа start instance гэд орчин. Тэгээд даалгавраа хэрвээ хийцэн тохиолдолд нөгөө даалгавар үнэлнэ. За very easy маш амархан байлаа, easy байлаа, not too easy, medium байлаа, би жоохон хэцүү байлаа тий. Иймэрхүү байдлаар эхлээд үнэлгээг нь дарна. Дараагаар нь нөгөө нэг flag-а олсон flag-а HTTP гэдэг форматтайгаар ерөөдөө оруулах боломжтой. Hackday box гэдэг одоо үг гэсэн үг.
За ерөөдөө challenges гэдэг нэг иймэрхүү хэсэгтэй. Тэгээд за энэ end game мэдрийг нэг сайн мэдгүй байна. Ерөөдөө дараагийн бичлэгээс энэ hack the box-ын дараагийн танилцуулах хэсгээс бас нэг даалгавар гүйцэтгэж үзүүлвэл та бүхэнд энэ талаар дэлгэрэнгүй судлаа тайлбарлаж өгье. Тэгээ энэ private машинуудтай эдний талаар та бүхэн тайлбарлая. Тэгээд нөгөө university-гийн баг үүсгэх мүсгч тийм үү. Тиймэрхүү бас ойлголтууд байд юм байлээ. Тэгээд тэднийг бүгдийг та бүхэнд тайлбарлаж үзүүлнэ гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн байдлаар бол бичлэг маань ер нь үүгээр өндөрлөж түрүүний яг юуг нь харуулчихъя. Одоо ингээд би нэг холболтоо тогтоосон байгаа штэ OpenVPN-ээр. Тэнгүүтээ яаж холболтоо тогтоосон? Одоо би нэг энд байгаа виртуал машинууд руу би яаж хандах вэ гэхлээр бид нэр одоо ингээд холболтон тогтцсон байгаа гэдэг байгаа штэ. Тэнгүүд бүгдээрээ машин руу ороод оол гэж ороод. За нэг дурын машин руу ороод үзье те. За энэ Fortune гэдэг машин руу ороод үзье. За ороод үзэнгүүт бид нэр дэлгэрэнгүй мэдээлэл нь харагдах хэвээр. Энэ hack the box one жоохон удаж байна. Нөгөө юу ачлаа. За энэ дээр нь болохоор ингээд бүх зүйлүүд нь ингээд харагдаж байна. Тэгээд за бид нэр own root хийхээр бол нь хаш олох хэвээр. Тэгээ хашийг нь олцоод дараа нь ингээд хашаа оруулсны дараагаар own root маань итгэвчээд хэрэгэд та бүхэн яадаг. Одоо энэ дээр болохоор машиныхаа IP нь харагдаж байна. Тэгээ энэ зохиосон хүнийхээ нэр нь. За тэгэхээр энэ IP нь бид нэр яг энтэй ижлэхэн сүлжээнд орсон байгаа гэж ерөөдөө ойлгож байна. Тэгэхээр би энэ IP-г аваад хэрвээ би өөрөө Univision-ээс хандж байгаа ч гэсэн энэ рүү пингдэж үцхэд энэ маань асуудалгүйгээр ажиллаж байгаа. Та бүхэн энийг харж байгаа л. Тэгэхээр бид нэр одоо энэ дээр одоо SSH-ээр ханддаг ч юм уу те. Энэ байдлаар бүх зүйлийг нь шууд ингээд хийх боломжтой гэсэн үг. Та бүхэн яг ингээнээр явал тэгэл ингээд сканч үзээл те. Дотор нь байгаа эмзэг байдлуудын бүгдийг шалгаж үзэн те. Янз бүрийн байдлаар бүгдийг нь энэ цорхойг нийлрүүлээ тэрүүгээр нь хандаж ороод тэгээд рутерхийн авах байдлаар энэ бүгдийг нэрхэтэ хийдэг байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг бол ерөөдөө өвгөр өндөрлөж байна. Тэгээд энэ бичлэг бол ерөөдөө айгүй олон хүнд хүрэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ hack the box гэдэг зүйл одоо сайт маань айгүй олон хүмүүст мэдлэг түгэх боломжтой. Дотор нь энэ платформ маань айгүй дотроо олон боломжуудтай, фичерүүдтэй. Энэ бол челленжуудтай Jeopardy, энэ бол CTF хийх боломжтой. Мөн та хэрвээ бүр боддоор халдлага хийж торч үзмээр байгаа бол уг сайт руу ороод виртуал машиныг нь өөр дээрээ шууд ажилуулад тэгээд шууд хийх боломжтой. Виртуал машинд өөртөө ажилуулангууд бүгдийг татж аваад нэг ISO файл майлчууд бүгдийг татж аваад тэгж ажилуулах шаардлага байхгүй. OpenVPN гэдэг технологиг ашиглаад VPN-ээр түнэлийг үүсгээд та өөр дээрээ шууд уг IP-гийн шууд аваад одоо уг машиныхаа IP-г нь авангуудаа шууд та өөрөө шууд ремоутээр халдлах боломжтой гэсэн үг шүү. За тэгээд үүгээр ерөөдөө hack the box-ийн маань эхний танилцуулах хэсгийн маань видео үүгээр өндөрлөж байна. За тэгээд дараагийн бичлэгээс та бүхэндээ илүү сонирхолтой бичлэгийг хүргэх болно. Тэгээ hack the box ч гэдэм үү, JavaScript ч гэдэм үү сонирхолтой бичлэгүүд орох байх гэж бодож байна. За тэгээд 2000 subscribe хүрсэн байгаа. Тэгэхээр би бүгдээрээ маш олоолаа болсон. Тэгээд үүгээр цаашд маш олон зүйлүүдийг хийх би төлөвлөгөө байгаа учраас тэгээд бүгдээрээ хамтдаа хөгжөөд цаашлаад илүү олон зүйлийг бүтээцгээе гэж хэлмээр байна. За тэгээд бүгдээрээ цаашлаад за тэгээ өнөөдрийнхөө бичлэгээ өндөрлөж байна. За тэгээд бүгдээр дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.